97 цаг ирснээр гүйлт спортын тамирчид сонирхогчдын хувьд шинэ үйлрэл аль биесээр эхэллээ. Пандемик буюу хөл хорионы үеэр заал, жим болон фитнес төвүүд хаалга барьснаар хүмүүс гэртээ гацаж хөдөлгөөний эрч буурсны улмаас жин нэмэгдэх, стресстэх зэрэг асуудлууд бий болсон. Эдгээрийг шийдэх хамгийн амархан хариулт бол гүүх юм. Учир нь танд гүүхэд ердөө хөл дэвтэйхэн пүүз, гүүх, хүсэл эрмэлзэл байхад хангалттай. Хөл хорионы дараач гүйлтээр хичээллэх хүмүүсийн тоо улам ихсээр байсан шалтгаан нь хүмүүс фитнест бүртгүүлж үнэтэй хувцас, хэрэглэл, цаг мөнгөө зарцуулах сонирхолгүй болсонтой холбоотой. Гүйлт pop тренд болох болсон бас нэг гол шалтгаан бол сошиал медиа. Учир нь running content сошиал медиагийн хувьд маш сайн алгоритмд тооцогддог. Эдгээр контентуудын онцлог нь богинохон бөгөөд нар мандах болон жаргаж буй орчин, цэцэрлэг түрээлэн, шөнийн хотын дүр зураг зэрэг хүний нүдэнд харагдах талаасаа тааламжтай мэдрэмж төрүүлдэг учраас допамин суурилсан мотивашныг үүсгэдэг байна. Үүнээс гадна Strava, Nike Run Club зэрэг аппликейшнуудын тусламжтай хүмүүс өөрийн гүйсэн зам, хугацаа зэргийг хянаж бусдад хуваалцах боломжтой болсноор өөрийн амжилтуудаараа бусадтай өрсөлдөх, running community-д нэгдэх зэрэгээр багахан компетишн үүсгэх боломжийг бий болгож эхэлсэн. Энэ нь технологи хөгжиж буй одоо үед бараг л in-life gaming experience буюу virtual тоглоом тоглохтой ижил нөлөөтэй байдаг. Мөн гүүх нь өөрийгөө ялан дийлэх, захилга баттай байх, тууштай байх зэрэг гол философиг агуулдаг учраас гүйлтээр хичээллэж буй хүний сэтгэл зүйд маш том эерэг нөлөө авчирдаг байна. Харвардын их сургуулиас гаргасан 35 хүртэлх насны 230 мянган гаруй хүн дээр хийсэн судалгаагаар 7 хоногт ядаж 1 удаа эсвэл 2 удаа гүйдэг хүн огт гүйдэггүй хүнээс урт наслах магадлал 27% их байдаг ба зүрх судасны болон хорт авдраар өвчлөх эрсдэл 23-аас 30% буурдаг болохыг тогтоосон байна. Тиймээс та өөрийн эрүүл мэндэд анхаарч 7 хоногт ядаж 1 цагийг гүйж байхыг зөвлөж байна.